Энэ удаагийнхаа бичлэгээр 2026 онд нээлттэй хийсэн адал явдал төрлийн Apex киног довчлон ярьж өгөхөөр сонголоо. Саша бүсгүй өөрийн шархтаж гэмтсэн гараа цавуугаар нааж лентээр орооно. Саша майхныхаа хаалгыг дэлгэхэд олон зуун метр өндөр цас тууланд байрлсан байх ба тэрээр өөрийн хамтрагч Томигийн хамт уулын оройг эзлэх гэж яваа. Тэд сэрсэн даруй өөрсдийгөө бэлтцгээж хамтрагч нар ажилдаа орон үргэлжлүүлэн уулын орой руу матсан. Саша нэг их цад руу авирч чадлагүй гарн халтарч унахад азар хатанд зоосон гадас олс хоёр нь түүний амийг аврав. Тэд яг нэг цад руу авирах гэж хэдэн өдөр гацсан байх ба яаж ч оролцсон бүтлгүүцээр байсан ажээ. Саша үргэлжлүүлэн авирах гэж оролдох болгондоо бүтлгүүтэх болгондоо асрах ядралт шарах сорив авсаар л. Томи уулнаас буух ёстой гэж ятгахад Саша татгал заж үргэлжлүүлэн мацаж бүтлгүүцээр. Уул түүнийг яаж ч бүтлгүүтүүлсэн Саша бууж өгөхийг хүссэнгүй. Азар цаг агаар муудаж Томид түүнийг ятгах том шалтак олдсноор Саша байгалийн эсрэг энэ удаад тэмцэж чадахгүйгээ ойлгов. Түүний бие генет сүлдэж ядарсан болохоор Томигийн үгэнд ороод майхан руугаа буццгаана. Саша дуулын оройг эзлэх асрах хэрмэлзэл байсан болохоор зарим нэг дараалал дүрм журмыг үл тоон. Харин Томи бүх зүйл төлөвлөгөөний дагуу байх ёстойг цаг тутамд сануулж байлаа. Нар жаргах үед майхандаа ирсэн хамтрагчид унтахынхаа өмнө хэсэг ярилцсан. Томи өөрсдийгөө эрсдэлд оруулахгүй тулд төлөвлөгөөгөө дагах ёстойгоо сануулсаар байхад Саша өөрийг нь үл тоосоор байгаад ихэд бухимдангүй байв. Томи тэдний аялал энд хүрээд дуусаж байгааг хэлэхэд Саша ч сэтгэлээр унана. Уулын цаг агаар бүр ч илүү муутсан болохоор тэд аргагүй эрхэнд доошо бууцгах ба уулууд авирах хүнд байдаг шиг уулнаас буухч мөн адил ялгаагүй хүнд хэцүү байдаг. Цаснуудгүй шуурч салхич тэднийг цаас шиг л хөдөлгөнө. Томи төрүүлж буугаад замаа шалгах гэж байхад гинт нурангу үсэж тэр доош унахад азар олс түүний амийг нь авардагч Томи толгоогоор хатан зохиог хүчтэй мөргөөд ухаан алдчихав. Томигийн олс Сашагийн олстой холбоотой учраас дэлхийн дат хүчний хуулиар тэд хамтдаа доошо татагдана. Саша хүчтэй ч эмэгтэй хүн учраас Томиг өргөж дийлэхгүй байсан тул тэрээр аргагүй эрхэнд олсоо тастаж Томи уулнаас унаж өглөө. Ууланд энэ хууль үйлчилсээр ирсэн ба бусдын өмнөөс өөрийн амийг золиослсон баатар болох гэсэн ойлголт цастуулын авирагч нарт байдаггүй. Хэдэн өдрийн дараа Саша цөлөрхөг газраар машин жолоодон давхина. Саша нэг цэгт очихыг хүссэн бололтой боловч GPS нь ажиллахгүй ямар ч зүг чиггүй болов. Иймд цаасан газрын зураг гаргаж ирээд уламжлалт аргаар замдаа гарлаа. Саша бүрий болтол жолоодож давхсны эцэст нэг уулын ингэрт ирээд зогсох ба хооллож бас хэсэг амарна. Энэ үедээ Саша Томигийн талаар бодсоор. Саша үргэлжлүүлэн замдаа гарч удаан явсны эцэст нэгэн жижиг досхон маягийн газарт очиж байгаль хамгаалагчийн газар руу орж аялах замаа судлана. Түүнийг ганцаараа явж байгааг анзаарсан байгаль хамгаалагч "Ганцаараа явж байгаа бол битгий гүн рүү ороорой" гэж зөвлөв. Энэ үед Саша ханаар нь дүүрэн сургаггүй алга болсон хүмүүсийн зарлал шавсан байгааг анзаарна. Саша тэндээс гараад өөртөө хэрэг болох зүйлс авах үүднээс дэлгүүрээр ороод гарахад тентхийн уугуул гэмээр анчин ирээ Сашаг өдөж хоргов. Өдөж хоргох хүмүүс хоёр болоход энэ үед гаднаас орж ирсэн Бен гэх залуу тэднийг болиулж Сашаг эвгүй байдлаас аварлаа. Бен тэр залуусын өмнөөс уучлалт гуйж найрсаг хандхад Сашач түүнтэй сайхан харьцав. Саша машин дээрээ ирээд хөдлөх гэж байхдаа дахин нэг удаа Бентэй тааралтахад Саша GPS-ний эвдэрснийг хэлээд хавцлын хамгийн адал явдалтай замуудыг заалгаж авна. Бен түүнд амархад маш тохиромжтой булангч бас зааж өгөв. Саша замдаа гарч хэсэг явсны эцэст аяллахаа эхлэх цэгт хүрч улмаар нар жаргаж байсан тул эд зүйлсээ зэгцэлж тэндээ амархаар шийдлээ. Түүнийг амарч байх үед өнөөх өдөр дэлгүрт таарсан анчид ирснээр тухгүй байдал үүснэ. Саша эд зүйлсээ хураагаад машиндаа суухад анчин залуу түүн дээр ирээд нөхөрсөг байх гэсэн юм. Гэхдээ Саша түүнд хариу хэлсэнгүй. Саша машин дотроо унтсан тэр шөнө маш их чимээтэй байсан ба анчид агнсаангаа өвчөж шүнжин орилолцсоор. Өглөө болоход азар анчид явчихсан байлаа. Саша завээ буулгаж өөртөө хэрэгтэй зүйлсээ багалж аваад ширүүн урсгалтай голоор уруудна. Урсгал ширүүн бас хад ихтэй ч Саша ямар ч асуудалгүй саадыг давсаар. Урсгал намдаж голын тогтун устай хэсэгт хүрэх үедээ Саша энд аялж яваад алга болсон хүмүүсийн эд зүйлсийг ороосон мод байгааг олж харлаа. Саша тэр шөндөө майхнаа ойд засаж унтаж
Өглөө нь ямар нэгэн зүйлийн чанга чарлах дуунаар сэрэв. Чимээг шалгахаар гарахад эд зүйлс цүнх нь алга болсон байх ба буцаад майхан дээрээ ирэхэд майханд нь могоо ороод ирчихсэн байлаа. Саша завиа унаад голоор уруудаж байгаад Бенийн хилжүүлсэн амархад тохирсон хэсэг түрээд түүнийг завнаасаа буугаад очиход хүний гараар хийсэн мэт модон урц үзэгдэнэ. Мөн Бен ч гэсэн аль хэдийн ирч гсэн байв. Тэд хоорондоо мэндэлж энэ удаад албан ёсоор танилцав. Саша өнгөрсөн шөнө унтаад сэрэхэд хэнийг нь түүний цүнх хүнсийг нь авчихсныг хэлэхэд Бен илүү нөөцтэй яваа гэдгээ хэлээд Сашад туслахад дуртай бэлэн байлаа. Бен Сашааг хоолоор дайлах зураа хэсэг ярилцахад Бен энд амьдардаг жинхэнэ уугуул иргэн байж таарна. Тэрээр өөрийн гараар үхрийн махан борц бэлдэж трийгэ зардаг ажээ. Саша адал явдалтай дуртай нэгэн бол Бен уух усаа хүртэл модноос шүүж уудаг ойд амьдардаг нэгэн. Бен 2-3-7 хоногт ойгоос ядаж нэг удаа ч гэсэн гарахгүй бол Бен мууддаг талаар тайлбарлана. Хоол идэх зур хийсэн харилцан яриа нь нөхөрсөг бас санаа нийлэх мэт байсан ч Бен Сашагийн талаар хитрхи ихийг мэдээд байх шиг санагдав. Бен өнгөрсөн шөнө Сашагийн буудалсан газарт очиж түүнийг анчтын эсрэг яаж зоримог байсныг нь ярихад Саша өөрийг нь мөрдөж байсан байж магадгүй эд зүйлсийг нь хулгайлсан хүнийг олох шиг болсон нь Бен. Саша эвгүй нөхөртөө учирснаа ойлгоод босоод явах гэхэд Бен замыг нь хаав. Яг л түүний бодож байсан шиг Сашагийн зүүдэг богоовчийг Бен зүүчихсэн байлаа. Бен урц руугаа орж Сашагийн цүнхийг гаргаж өгөхдөө номсом барьсан байх ба эндээс аимшиг эхлэн. Хэрвээ та өнөөдрийг хүртэл англи хэлийг жаргаж сурч чадахгүй байгаа бол манай OctoLearn аппликейшнийг татаад үзээрэй. Та англи хэл дээр маш сонирхолтой түүх, өгүүлэлэг болон номуудыг өөрт таарсан төвшөнд шимтэн уншиж, ойлгохгүй үг, өгүүлбэр бүр дээр дарж орчуулгыг нь шууд хадгалж авах боломжтой. Та хадгалсан үгээ шинжлэх ухаан дээр суурилсан ухаалаг аргаар давтаж мянган үгийг төгөөггүй эзэмшинэ. Үүнээс гадна таныг таньдаг ба зөвхөн таны төвшөнд тохируулж ярьдаг найрсаг Octo AI-тай ярилцаж, XP оноо цуглуулan найзуудтайгаа өрсөлдөөрэй. Манай апп нь таны нийт англи хэл дээр зарцуулсан цаг болон мэддэг үгийн тоог ухаалгаар хэмжиж, цаашид хэдэн үг болон хэдэн цаг зарцуулбал дараагийн төвшөнд хүрэхийг тодорхой харуулж өгдөг онцлогтой. Яг одоо үнэгүй татаж аваад туршиж үзээрэй. Build a good habit anywhere, anytime. OctoLearn. Энэ бол Бений тоглоом. Тэр хөгжим тавиад дуусах үед Сашааг ангуучлахаа хэлж, Саша одоо түүнээс зугтаах ёстой ан болж хувирлаа. Дуу хөгжим эхлэхэд Саша цүнхээ шүрээд хар хурдаараа гүйв. Харин Бен яг л галзах хүн шиг хөгжмийн аянд бүжиглэн. Саша заваа гол руу оруулж урсгал даган урсаж эхлэхэд Бений сонсож байсан хөгжимч дуусав. Тэр инээмсэглэх айдаад шууд л Сашагийн араас хөөж эхэллээ. Саша айж сандарсандаа намхан хүрхрээнээс унаж завтайгаа хөмөрч заваа алдах нь тэр. Тэрээр эрэг дээр гараад гол даган хурдтай алхаж эхлэхэд хэдэн аялагч хоорондоо ярилцаж байгаа нь сонсогдох ба Саша аз таарлаа гэж бодоод чимээ гарсан зүгт очиход амьд хүмүүс биш зүгээр л гар утсан дээр тоглогдох бичлэг байж таарна. Энэ үед гэнэт сум шунгнэж Сашагийн дэрэгдэх модон дээр тусав. Хөөцөлдөө хураа газар дээр үргэлжилж Саша харсан зүг рүүгээ гүйлээ. Бений харвах сум Сашагийн цүнхэнд тусахад Саша хөл алтан бүдэрч эрчиндээ гол руу дахин унав. Дахин ширүүн урсгалаар удаан урссны эцэст өөр нэгэн эрэхт ирэхэд Саша хөлөндөө бэртэл авснаас өөр шарах сорвгүй байх ба гайбуулж утас нь эвдэрчихсэн байв. Цүнхэнд багсаг хүнс, хуурай хувцас, дуран, нулимс хасгаруулагч гэх мэт зүйлс байх бөгөөд Саша нойтон хувцас солиод үргэлжлүүлэн алхана. Энэ толгойд Бений хувьд бараг л гэр нь болохоор Сашад нуугдна гэх ойлголт үгүй. Тэр явсаар арай өндөрлөг газарт хүрээд араас нь ангуучлах Бенийг дурандана. Хэсэг дурандсны эцэст Бен түүнийг чиглээд ирж байх ба Бен өөрийг нь дурандаад байгааг анзаарч Саша руу хараад инээмсэглэнэ. Араас нь хөөх үедээ Бен дасралтгүй амтны аваа гаргасаар харин Саша авирах чадвараа ашиглаж хавцлын их цадан дээр арай гэж тогтон түүнээс нуугдлаа. Бен хавцалд дөхөж ирээд хэрэг шиг гуагалахад Саша зочсондоо гიშгд алдаж хэсэг шороо унгаана. Бен ердөө дээр нь байгаагаа мэдэж байгаа ч Саша шиг хатанд авирах чадваргүй болохоор доошилж чадсангүй. Хэсэг утасны эцэст Бен явснаар Саша ч дээшээ гарч ирэв. Саша ойр хавьд нь Бен байхгүйг анзаараад дахин дурандах үедээ нүдэндээ ч итгэсэнгүй. Бен голын нөгөө талд тарзан шиг шалдан байх ба модонд зангидсан олсоор гол руу өсрөн тоглож байгаа харагдана.
Бэнэс холгүйхан завин байсан болохоор энэ боломжийг ашиглан цаашаа аяархан сэлээд завин дээрээ очив. Завин модонд хүлээтэй байсан болохоор цаашаа сэмэрхэн очиж зангилааг нь тайлах гэж байгаад түүнд зориулан тавьсан хавхан дээр гიშгчих нь тэр. Гинтийн өвдөлтөөс болоод цаашаа чанга хашгирахад Бэн яран ирээд хавхныг инжнээс нь татаж цаашаа гэрэг дээр гаргана. Цаашаа самбаа гаргаан нулимс асгаруулагчаа гаргаад Бэний нүд рүү цацсан цаг хожиж номыг нь авах гэхэд Бэн нүдээ голын усаар амжиж угаан цаашаагийн хөлн шигдсэн хавхныг инжнээс татаж төрүүлээд номондоо хүрч амжлаа. Бэн номоо агсаад цааш руу онилж гарт нь байх нулимс асгаруулагчийг нь хаяулахад цаашаа уурлаж чи энийг тоглоом гэж бодоо юу? Гэхэд Бэн энэ тоглоом биш зан үйл гэж хариулав. Бэн цаашааг алалгүй хавхыг нь салгаж өөрийн уртсан дээрээ эргүүлэн авчираад модноос хүлнэ. Бэн түүнийг хооллох гэж оролдоход цаашаа дургуйцав. Энэ үед Бэн цаашаад юмс амархан эсвэл хүнд замаар өрнөж болохыг сануулхад цаашаа түүний санааг ойлгож үг дуугүй идлээ. Тэр шин ойд бороо шаагж байхад цаашаа модонд хүлээтэй хэвээрээ. Харин Бэн өөрийнх нь хийж байгаа зан үйл ямар чухал болохыг тайлбарлана. Нэгэн зэрлэг омгийн дайчид шүдэ хурцлаж үзүүртэй болгодог байлаа. Энэ нь зүгээрч нэг зүйл биш, өвдөлтийг дэвсвэрлэж насанд хүрэх зан үйл юм гэв. Маргааш нь Бэн цаашааг завинд суулгаад нэг тийшээ зүглэнэ. Энэ үед цаашаа хүлээтэй байсан ба ардан суух Бэний нүдийг хариулж явгаад хүлээсээ суллах гэсэн боловч Бэн түүнийг анзаарч цаашааг гол руу дүлхэж унгаах нь тэр. Бэн түүнийг буцааж завь руу татлгүйгээр цаашаагийн гаран дах хүлээсийг завиндаа зангидаад ширүүн урсгалаар урсгав. Хадан зохионоос эхлээд хэд хэдэн жижиг хүрхрээ таарсан ч цаашаа живж эсвэл бэртэлгүйгээр эсэм минь дагуун аманд хүрлээ. Тэд агуйн төв хэсэг хүртэл алхаад доошоо чиглэх нууц ангалд ирж урьдаас бэлдсэн олсоор доошлон хэний ч мэдэхгүй агуйн гүнд хүрнэ. Энэ хэсэг бол Бэний хөнөөсөн хохирогч нараа хадгалдаг газар. Цаашаа дөмхийн үнэртэхтэй зэрэгцээд үхээд удаагүй гэмээр хоёр аялагчийн зогцос өлгөөтэй байгаа харагдана. Бэн ирсэн аялагч нарт хамгийн сайнаар хандаж итгэлийг нь олж аваад дараа нь ангуучилдаг гэдгээ тайлбарлав. Эрэгтэй, эмэгтэй, хүүхэд хинч байсан хамаагүй. Тэр тэднийг ангуучлан хөнөөгөөд дараа нь эд эрхтнүүдийг нь иддэг ажээ. Ихэнх хаан амархан байсан бол цаашаа хариу тэмцэж чаддаг онцгой нэгэн гэдгийг нь Бэн онцлоно. Бэн цаашаад ойртон чи намайг гажигтай гэж бодож байна уу гэж асуухад цаашаа хэнэгэн чамайг гомдоосон байх хэмээн эвтэйхэн худлаа хэлв. Гэтэл Бэн өөрийн хиймэл шүдийг сугалж жинхэнэ шүднүүдэд харуулхад яг л яриад байсан зэрлэг омгийн дайчид шиг бүх шүдээ хурцлж үзүүрлсэн харагдана. Бэн цаашааг чирч өөр хэсэгт авчираад гарнаас нь дүүжлэн зан үйлээ бэлдэж эхлэнэ. Цаашаа агуу тарагдсан гэр бүлийн зурган дээрх хүүхэдтэй эмэгтэйг Бэний ээж нь гэж бодоод тэр чиний ээж байсан уу гэж асуухад Бэн ээжийнхээ талаар ярьж эхлэв. Бэн аажмаар ойртож одооноос цаашааг өөртөө ойр байлгана гэж хэлээд толгоогоо наахад цаашаа гаж новш гэж хараагаад чихийг нь тасаацлаа. Хацгүйдээ цаашаа Бэнийг хөлөөрөө хавчсан байсан тул тэдний нийтчин дүүжилсэн хүлээсийг нь мулталж цаашаа газарт унаад Бэнээс зугтааж амжина. Цаашаа холдож амжаагүй байтал Бэн хүлээсний нөгөө талаас нь чангах ба цаашаа агуун гүнээс гол руу зутгадаг ширүүн ус руу үсрэхэд Бэн чараас нь үсэрлээ. Бэн цаашааг өөрөөсөө холдуулахгүй тулд хүлээсний үзүүрийг тэлэндээ бэхлээд тэд хамтдаа голын урсгал руу унцгаана. Ширүүн урсгалд дээшээ доошоо гарч ирэх холбогдсон хоёр эцэст нь эрэгт дөхөх үед Бэн толгоогоо хаданд зохиж ухаан алдав. Цаашаа олсыг салгах гэж оролдохч олс уулын авиралтанд зориулсан бөхөө олс байлаа. Аргун эрхэнд цаашаа Бэнийг чирсээр төрүүлж эрэг дээр гарч олсоо салгах гэж ноцолдож байхад Бэнч зэрэгж эрэг рүү мөлхөнө. Цаашаа түүнийг живлэх гэсэн боловч Бэн хүчээр илүүрхэж цаашааг боомлж эхлэв. Гэнэтэл юу болсон юм санаанд оромгүй зүйл болж Бэн гараас суллан түүнээс уучлалт гуйж эхлэнэ. Цаашаа боломжийг ашиглан гиндүүлж зохиод ойр байсан чулууг шүрэн авч Бэний хөлийг хамаг хүчээрээ 2 удаа цохив. Бэн ч бас чулуу авч цаашааг зохиод мөлхөж холдсноор тэд голын эрэг дээр нэг нэгнээсээ зай авч амарцгаалаа. Цаашаа Бэний хөлийг дэндүү хүчтэй зогсон байсан тул Бэний хөлний яс нь ил гарсан байх нь тэр. Гэсэн ч Бэн харааж эсвэл уурлахгүйгээр чи миний хөлийг хугалчихсан байна гэд хүүхэд шиг л гонгинно. Олс тэднийг салгахгүй холбосоор
Шөнө болоход тэд зайтай хэвээрээ хэвтэж байх ба энэ үед киноны эхнээс л дотгошоо байсан Саша өөрийн дотоод сэтгэлийг уудалж эхлэнэ. Энэ нь мэдээж хэдхэн өдрийн өмнө алдсан түүний хамтрагч Томми. Саша тэр үед Томми өгсөн ч байж магадгүй, үхээгүй ч байж магадгүй. Би амьд байсан эсхийг нь мэдэхгүй байсан ч олсыг нь дастаж унгахаас өөр сонголтгүй байсан гэд нулимс унгав. Сашаг зовоож дотрыг нь ицэр байгаа зүйл бол тэр үед Томигийн үгэнд орсон бол тэд аль хэдийн хавцлаас буусан байх байсан гэх бодол. Энэ үед Бен ч анхааралтай түүний үгсийг сонсон. Өглөө Саша өмнө нь харагдах өндөр хавцлыг ажиглана. Саша ойгоос гарах зам руу заагаад "Тэр юу вэ?" гэж асуухад Бен 12 өдөр алхах зам гэж хариулав. Саша Беныг яасан ч үхнэ гэдгийг нь хэлээд санал тавих ба тэр нь хамтдаа өмнө нь харагдах хавцал руу авирах. Хэрвээ Бен татгалзлаа гэж бодоход Саша түүнийг үхэхийг нь хүлээж байгаад л явчихна. Дээрээс нь Бений хугарсан хөл ялзарч бас өвтөх болохоор түүнд өөр сонголт байсангүй. Харин Саша яагаад дээш авирах болсон бэ гэхээр дотор нь үүссэн хоосон нүхээ бөглөх гэсэндээ л тэр. Бен аюулгүй байдлын үүднээс Сашагийн гарт гавлсан гавыг нь хүлээстэй нь хамтаа тайлаад оронд нь Сашагийн бэлхүүсэнд нь байх авирагчийн бүсэнд холбон бэхлэв. Ингэснээр Саша түүнийг унгааж чадахгүй. Бүсээ тайллаа гэж бодоход хоёр дахь олсон ч мөн адил Бентэй холбогдсон учраас унах дээрээ тулвал хамтдаа л унана. Олс авирагч хүнд маш хэрэгтэй зүйл бөгөөд ядчил хавцлын завсарт байх нарийн нүхэнд зангидаж хийгээд өөрийгөө унахаас сэргийлж болох юм. Тэдний авиралт эхлэхэд Саша төрүүлж авираад дараа нь Бенийг татах дараалалтай байлаа. Авирах явцад Бен дасралтгүй ярьсаар байх ба түрүүхэн Сашагийн хэлсэн хамтдаа гэдэг үгэнд гүнээтгэжсэн Бен нэг баг гээд хөөрцгөлсөөр. Өндөр хавцлын талд хүрэхэд хавцлаа сургасан модтой бас зогсох боломжтой хэсэгт Саша хүрв. Саша авирахад ашиглагдах холсоо модонд бэхлээд дараа нь өөрийг нь Бентэй холбосон бүсээ айжмаар тайлж эхлэнэ. Бен юу хийгээд байгааг нь анзаарч хараад "Хамтдаа авирна гэсэн бидтэй" гэж орилоход Саша түүний хоосон үгийг нь сонсолгүй бүсээ тайлж хидээд дараа нь модонд хүлсэн олсооч бас суллав. Ингэснээр Бен шууд л хавцлын ёроолд бяц унаж өглөө. Одоо Саша олсч үгүй, бүсч үгүй, дээр нь гуталгүй, хөл нүцгэн. Нэг л буруу гიშгэх. Эсвэл барьц алдвал тэр Бений адил унаж өөхнө. Хавцлын хурцгаана түүний хөлийг шархтуулж бас хичнээн ихц байсан ч Саша дасралтгүй мацны эцэст оргилд нь хүрч чадлаа. Асар их уужрал бас тайвширлыг мэдрэх Саша тэсэлгүй инээд алдана. Түүнд энэ л хэрэгтэй байсан. Нар жаргахтай зэрэгцээд замдагаа алхах Сашатай аялагч нар таарснаар тэр аврагдав. Саша эмнэлэгт эсвэл өөр газарт хургуулахыг хүсэлгүй шууд машин дээр хургууллаа. Дараа нь Саша байгаль хамгаалагч дээр очиод сургаггүй болсон хүмүүсийн үнэн түүхийг нь хэлж өгөв. Ханан дээр байрлах сургаггүй алгуулсан хүмүүсийн зурган дунд агуйд үхтэл болоод ялзарч байсан гэр бүлч үзэгдэнэ. Хэдэн өдрийн дараа нисдэг тэрэг өнөөх агуйд очиод хохирогч нарын цогцнуудыг цуглуулж мэдээгээр 20 цогцос олдсон гэж мэдээлв. Харин Саша машин авнан далайн ирэг дээр очиод нар жаргахыг харж байгаагаар кино төгсдөг. Хэрвээ та өнөөдрийг хүртэл англи хэлийг жаргаж сурч чадахгүй байгаа бол манай OctoLearn аппликейшнийг татаад үзээрэй. Та англи хэл дээр маш сонирхолтой түүх, өгүүлэлэг болон номуудыг өөрт таарсан төвшөнд шимтэн уншиж, ойлгохгүй үг, өгүүлбэр бүр дээр дарж орчуулгыг нь шууд хадгалж авах боломжтой. Та хадгалсан үгээ шинжлэх ухаан дээр суурилсан ухаалаг аргаар давтаж мянган үгийг төвөггүй эзэмшинэ. Үүнээс гадна таныг таньдаг ба зөвхөн таны төвшөнд тохируулж ярьдаг найрсаг Octo AI-тай ярилцаж, XP оноо цуглуулan найзуудтайгаа өрсөлдөөрэй. Манай апп нь таны нийт англи хэл дээр зарцуулсан цаг болон мэддэг үгийн тоог ухаалгаар хэмжиж, цаашид хэдэн үг болон хэдэн цаг зарцуулбал дараагийн төвшөнд хүрэхийг тодорхой харуулж өгдөг онцлогтой. Яг одоо үнэгүй татаж аваад туршиж үзээрэй. Build a good habit anywhere, anytime. OctoLearn.